Сургуулийн төрийн сангаас нийт аттестачлагдсан ихтэй сургуулийн оюутнуудад үндэсний болон урамшууллын гэсэн хоёр төрлийн сургалтын тэтгэлгийг олгож эхэлсэн. Улирал өрийн төгсгөлд олгодог энэхүү тэтгэлэг энэ сарын 10-нд оюутнуудын дансанд орох ёстой байсан ч одоогоор хизээ олгодох нь тодорхойгүй байнамаа. Оюутнуудын сургалтын тэтгэлэг болох 70,200 болон урамшууллын тэтгэлгийг хизээ олгох талаар сургалтын төрийн сангийн албан тушаалтнаас тодрууллаа. Одоогийн байдлаар сургалтын төрийн сан дээр бол сургуулиуд тооцоогоо ихэд дууссан байгаа. Тэгэхээр одоо сангийн яамнаас ирэх нэгдвэл оюутнуудад 7200 олох болно. 2013-аас 2014 оны хичээлийн жил 160 гаруй мянган оюутан байсан. Энэ жил бол голчгдөг голчоор олгож байгаа голч те 2.0-аас дээш оюутнууд авч байгаа гээд 112 мянга гаруй оюутны 30.5 тэрбум төгрөг 9-12 сард олгодог бол. Энэ дээр бас нэмээд урамшууллын тэтгэлэг 50%, 75%-аар бас олгож байгаа. Урамшууллын 50-75% чи ямар ялгаатай байдаг вэ? 50% урамшууллын тэтгэлэг нь голчтон 3.4 гэсэн үг. 75% тэтгэлэг нь бол голчтон 3.8-аас дээш байж шээ. 7200 дээрээ нэмээд нэмэгдэл авч байгаа гэсэн үг. Өмнөх улирлын голчтонд 2-оос дээш буюу нийт 12-оос дээш кредит хичээлийг амжилттай судалсан оюутнууд 70,200 төгрөг, харин 3.2 болон түүнээс дээш голчтонтой суралцж байгаа бакалавр, магистр, докторийн зэрэг өдрийн ангийн оюутнуудад үндэсний тэтгэлгийн 70,200 болон урамшууллын тэтгэлгийн 35,100 төгрөг, нийт 105,100 төгрөг, харин 3.6 болон түүнээс дээш голчтонтой суралцсан бол нэмж 52,650 төгрөг буюу нийтдээ 122,850 төгрөгийг олох боломжтой юм а. Ийхүү сургалтын төрийн сангаас оюутны сургалтын тэтгэлгийг энэ сарын 10 гэхэд өгөх ёстой байсан ч сангийн яамнаас санхүүжилт орж ирээгүй байгаа учраас ийхүү хоошлогдоод байгаа гэх тайлбарыг өгч байна. Харин санхүүжилтийг хизээ олох талаар сангийн яамны төрийн сангийн газрын дарга 50 жилээс тодруулахад сургалтын төрийн сан болоод боловсролын яамнаас санхүүжилтийг хүссэн ямар нэгэн албан бичгээ ирүүлээгүй учраас бид нэр ийхүү санхүүжилтийг өгөх боломжгүй байна. Юуны дөрөв сургалтын төрийн сан болоод боловсролын яамнаас холбогдох албан бичгийг ирүүлэх шаардлагатай гэдэг тайлбарыг өгч байна.